Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай өнөөдрийн бизнес to бизнес нэвтрүүлгийг хэлж байна. За манай нэвтрүүлэгт өөрчлөлтийг чиглүүлэгч төвийн тэргүүн сүрэн чимэг захирал оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргье. Баг үрдэлтийн талаар манай удирдлагууд жоохон мэдлэг тутмаг байдаг санагддаг юм аа. Тэгээ танаас энэ талаар асууя гэж бодсон. Ер нь баг үрдэлт, багийн удирдлагын мөн чанараас та ингэж яриад эхлүүл юу гэж хэлэх вэ? За хүмүүс хамтарч ажиллахаар нэг хоёр янзын үр дүн гаргадаг. Одоо үр дүн гэх юм уу эсвэл хоёр янзын хэлбэрээр ажилладаг. Яагаад гэвэл бид нэр хүний нийгэмд амьдарч байгаа учраас ганцаараа ажиллах боломжгүй. За ганцаараа зураг зурдаг, эсвэл ганцаараа ойдл хийдэг хүн байж болно. Гэхдээ тэр ажлыг үр дүнтэй болгоод нийтэд хүргэе гэх юм бол заавал хамтрах хэрэгтэй болж байна. За ингээ хамтарч ажиллаж байгаа хүмүүс нэг хоёр хэлбэрээр ажилладаг. Нэг хэсэг хүмүүс нь бүлгийн хэлбэрээр, нэг хэсэг хүмүүс бол багийн хэлбэрээр. Өнөөдрийн хэрэгцээ шаардлага бол багаар ажиллах хэрэгтэй болдог. За тэгээ багаар ажиллах хэрэгтэй энэ гэдэг юмыг яриад ирээд ингэсэн чинь хүмүүсийг нийлүүлээл та нар ингээд нэг баг шүү, чи дарган шүү гэж тавьчихаар баг болчдөг гэд ойлгоцсон эсвэл тэгж ажилтдаг хүмүүс өнөөдөр зөндөө байгаа л да. Ер нь баг бүлэг хоёр бол их ялгаатай ойлголт. Энэ бол их ялгаатай байна гэдгийг одоо жишээ нь Америкт эрдэмтэд эртнээс мэдээд одоо өнгөрсөн зууны дунд үеэс хойш бол нэлээд их ялгааг нь судлаад багаар ажиллах юм бол ингэдэг, бүлгээр ажиллавал ингэдэг, энийн баг гин тэрийн бүлэг гин гэдэг ингээ ялгаад судалдаг байсан үе бол бий. Гэхдээ өнөөдөр баг бүлгийн тухай ойлголт бол давцдаг ойлголт л одоо. Энэ бол давцдаг. Энэ хүмүүс бол бүлэг, энэ хүмүүс бол баг. Энэ хоёр бол ерөөсөө хоорондоо адилгүй өөр зүйл гэдэг ийм зүйл байхгүй. Энэ хоёр хоёулаа давцдаг. Давхцаад энэ нэр бүлгийн уур амьсгалаар ажиллаад байна уу, багийн уур амьсгалаар ажиллаад байна уу гэдгээрээ ялгардаг болоод байгаа. Тий, ялгааны хувьд бол бүх хүмүүсийн нийлэмжүүд бол бүлэг байдаг. Бүгд. Гагцхүү тэн дээр яг багийн шинжүүд нэмэгдэхээрээ багийн уур амьсгалаар ажиллаж эхэлдэг. Тэр багийн шинжүүд байхгүй бол тэд нэр бүлгээр л ажиллаж байна гэсэн үг. Сүрэг гэж ойлгож байна. За одоо зүгээр зохион байгуулалт. Зохион байгуулалтгүй биш, тэд нар бүгд зохион байгуулалттай. Гагцхүү багийн уур амьсгалаар ажиллаж байгаа, бүлгийн уур амьсгалаар ажиллаж байгаа нь шууд гадна талаасаа хараад хэлэх зүйл бол биш. Энэ хүний сэтгэл зүрхэн дотор байдаг зүйл. Багаар ажиллахын хувьд хүмүүс бид нар ингээд энэ зорилго төрхийн тулд хамтдаа ажиллана. Тэгвэл энэ зорилгот би хуруу humсныгаа нэмэрлж ээж л хүрч чадна гэдэг бүхэн нь ойлгоцсон. Ингэж байгаа бол сая баг болж байгаа. Гэтэл бусад хүмүүсийн нийлэмжүүд болохоор за яг нэг би тэрэнд орцсон. Тэгэл явж итэл нэг юм болно доо санаж явахд бүтэнд гэдгээр ажилладаг. Хүмүүсийн нийлэмжүүд бүгдээрээ бүлэг. Жишээ нь найзууд суугаад ямар нэг юм хийж ийн бүлэг, аль нэг байгууллага байна, бүлгийн сонгодог жишээ, нам, эвсэл, холбоо бүгд бүлэг. Нэг ангийн хүүхдүүд ч гэсэн бүлэг л байдаг. Гагцхүү тэд нар зорилгоор итгэл үнэмшлээрээ тэрний төлөө хүчин гаргах зүтгэлээр нэгдээд ирэхийн цагт бол баг болж эхэлдэг. Тийм болохоор баг бүлгийн энэ ялгааг бол ялангуяа баг бүлэг удирдах байгаа, байгууллага удирдах байгаа хүмүүс бол маш сайн мэддэг байх нь нэлээд чухал. Зүгээр нэг гэлтэс дижил ажил хийдэг. Тэгээ нэг дарагтаа болохоор л баг болчдөг гэж ойлгож байгаа ойлголтууд бол өнөөдөр зөндөө бий. Тэрнээсээ болоод алдаж байгаа зүйлсүүд маш их бий. Баг за яг та бүх компаниуд нэг тодорхой хэмжээний ажиллагсад та тийм ээ. Тэгээд энэ дотор мэдээж компани ерөнхий бизнес явж байгаа. Дотор маш олон төслүүд бас хэрэгждэг тийм ээ. Тэгэхээр та ингэж хэлж болж байна уу? Манай Монголд яг энэ багаар ажиллаж байгаа энэ сонгодог утга нь үйлчилж гинүү эсвэл ерөөсөө их учир дутагдaltaй байна уу? Энд юу нөлөөлөд байна гэж та бодож байна? За би сүүлийн 10 гаруй жил байгууллагуудад байгууллагын хөгжлийн, менежментийн, удирдлагын сургалт хийж байна. Энэ хугацаанд байгууллагуудаас хамгийн их ирдэг захиалга бол багийн ажиллагаа. Яаж багаар ажиллах вэ гэдгийг заадаг өчөө гэдэг. За ийм сургалтын захиалгаар очих болгондоо би тухайн сургалтанд оролцож байгаа хүмүүсээс өнөөдөр та нар яг баг гэж юу ойлгоод байгаа, бүлэг гэж юу ойлгоод байгаа гэдэг ялгааг илүү сайн судалж, илүү одоо гаргаж ирээ. Тэгээ тэр суурин дээр нь ойлголтуудыг өгдөг л дөө. Тэгэхээр энд сургалтаар асуугаад явж байхад яг хамгийн гол алдаа бол багийн тухай, бүлгийн тухай ойлголт нь өөрөө буруу байдаг. Тийм болохоор тэнд одоо багийн ажил явж байгаа гэж төсөөлөхөд бол хэцүү болчихж байгаа.
Тийм болохоор бид нар тэр багийн тухай баг гэдэг чинь өөр юу юм гэдэг тэр ойлголтыг их зөв болгож ээж тэрний төлөө ажиллах нь илүү чухал л да. Гэтэл өнөөдөр дэлхийд дахна багийн хөгжил, багийн үйл ажиллагаа гэдэг юм бол бүр шал өөр төвшин рүү яваад өчлөө. Бид нар өнөөдөр нэг одоо санхүүгийн хэлцэж байдаг юм уу, хүний нөөцийн албач байдаг юм. Тэр дотор хүмүүсээ баг болгож чадаагүй байтал бүр өөр виртуал багууд хүртэл үүсээд явах юм цаг үе ирчээд шүү дээ, тий. Тэгэхээр бид нэр тэр талаасаа асуудлыг харах хэрэгтэй. За хоёулаа ингээд жоохон ойлгомжтой болохын үүднээс нэг жишээ авъя л да, тийм ээ. Нэг томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаа ш тооцъё. Энэ дотор эхлээд баг бүрдүүлэх ажил байгаа. Мэдээж нэг сонгон шалгаруулах, тэгээд нөгөө нөөц болцоондоо тулгуурлаад шүү дээ, тийм ээ. Тэр баг болгох нэг асуудал байгаа. Ер нь жишээ нэг ер нь багийн гишүүд дотор ер нь хичнээн төрлийн хүмүүс байх хэрэгтэй гэдэг юм байна. Өөрөлд бүх хүмүүс ижилхэн байж болохгүй шүү дээ. Гарын 5 3 шиг, тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсийг манайхан бол одоо ингэ юу гэдэг нэг өчнө олон цуглуулчаад яг нь ойролцоогоор цуглуулчаад тэгээ бүх хүмүүсээс ижилхэн шаардлага үүсээд байдаг. Бол энэ чадваргүй юм байна. Энэ чадaltaй байна гэдэг. Үндэ энэ хүний хийж чадахгүй юм чадаад байдаг. Ийм нэг үзэгдэл байдаг. Тэгэхээр энийг та нэг жоохон тодруулаад функцээр нь ялгаад өгвөл юу гэж харах вэ? За одоо манай байгууллага удирдах байгаа хүмүүс эсвэл одоо бизнесийн эзэд ч гэдэг юм уу, эсвэл гүйцэтгэх захирлуудын хувьд өдөр тутам тулгардаг асуудал бол шин санааг бодит ажил болгох, шин төслийг хэрэгжүүлэх одоо ийм ажлууд. Эсвэл хийж байгаа ажлаач гэсэн амжилтаа авчих واخ тийм ээ. Энэ дээр манай захирлууд энийг аваад явчих хүн хэн бэ гэдгийг хайдаг. За арай гэж нэг авч явах хүн олоод за энэ бол одоо миний бодож байгаа санаж байгаатай санал нийлэх юм эсвэл ойлгох юм байна намайг энийг аваа явчих хариуцлага энэ хүнд байж тийм. За ингээд тэр хүнийг авангууд тэрний дараа тэр хүн багтаа болох хэрэгтэй болдог. Гэтэл олон байгууллагууд нөгөө за энийг одоо манай тэр хариуцдаг учраас тэд нар нийлээл нэг баг болчдөг гэж ингэж ойлгодог. Гэтэл тэр төслийг авч явахад тэр төслийг бодит үйл хэрэг болгоход үндсэндээ нэг 8-9 чадвар бол хэрэгтэй байдаг. Энэ бол нэг хүнд байх чадвар биш, тэр багт байх чадвар. Нэг багт нэг 8-9 ажлыг хийж чаддаг хүмүүс байх хэрэгтэй. Гэхдээ нэг хүн бол нэг л юмыг чадаад бусдыг чадахгүй байх гэж байхгүй л дээ. Чадвараасаа шалтгаалаад 2-ыг илүү сайн чаддаг, 3-ыг чаддаг, за дээдл нь нэг 4 ч юм уу байдаг. Бусад нөгөө 4-5 чадварыг багийнх нь бусад гишүүд нөхчих хэвээр. Тийм болохоор хэн юу чаддаг, энэ багт байх эдгээр үүргүүдийг гүйцэтгэхэд энэ тэрийн гэдгийг нь олж харж чадаад тийм хүмүүсийг нийлүүлж чаддаг хүн л бол жинхэнэ багийн удирдагч гэдэг. Гэтэл тийм биш өөрийнхөө үгэнд ордог юм уу, өөрийг нь ойлгож байгаа дүр хэсэгдэг, эсвэл таалагдж байгаа үгнүүд хэлдэг тийм хүмүүсийг цуглуулсан байгууллага зөндөө байх шүү. Тэгээд тэд нар амжилттай ажиллаж чаддаг. Тийм учраас бид нэр энийг л илүү олж харах хэрэгтэй. За багт бол төлөвлөдөг хүн байх хэрэгтэй. Энэ ингээд яваа дараа нь ингээд. Яг тэр төлөвлөсөн үйл ажиллагааг зохион байгуулдаг хүн байх хэрэгтэй. Чи та хоёр ингэчих, та нар ингэсэн дээр энийг одоо яг тэнд очиж хэрэгтэй. Төдөн гэхэд дуусах хэрэгтэй ч юм. Яг тэрнийг нь хэрэгжүүлдэг хүн байх хэрэгтэй. За яг одоо очиж гардаж хийдэг те. Шин санаа гаргадаг хүн байх хэрэгтэй. Ингээд гоо эн чинь ингэр болохгүй тэрийг бүр заримдаа бүр тэнх санаа гаргаж ирдэг ч юм. Тэгээд тэр хийсэн юмнуудыг дүгндэг хүн байх хэрэгтэй. Болж ийн үгүй юу яаж ийн. Гэтэл багийн гишүүн гэдээ бас нэг хүн байх хэрэгтэй болдог. Дахиад дээрэс нь тэр хийсэн бүх ажлыг эцслээд базаад биднэрт нэг ийм юм болохгүй болох гэдэг шүү. Энэ цаашдаа ингэж магадгүй шүү гэдгийг хэлдэг ч юм уу. Гэхмэчлэнгийн нэг 8-9 гүйцэтгэх хэрэгцээтэй байна. Чадвартай хүмүүс эсвэл хүмүүсийн хийж байгаа үйл ажиллагаанаас нэг 2-оос 3-ыг бол сайн чаддаг. За ихэнхдээ хүмүүс дундчаар бол миний сүүлийн 10 жил хийсэн судалгаагаар бол нэг 2-4 дээр бол илүү сайн байгаа. Ингээ төлөвлөдөг, төлөвснийхээ хойноос хөзөлддөг нэг хүн байдаг. Эсвэл ингээл шин санаа гаргаад шин санаа нь бүр ингээд солиотой юм шиг санаанууд гаргаад яг тэрнийг ерөөс хэрэгжүүлж чаддгүй шүү дээ. Тэгээ бид нэр тийм хүмүүсийг энэ ярихаас цаашгүй гэдэг ингээд идэг. Гэтэл ярихаас цаашгүй хүн байх ёстой. Яг тэгэл тэр хүн чинь тэр юмаа бодоол тэгэл буулгаж. Харин тэр хүний гаргаж ирж байгаа тэнэг санааг яг ажил руу буулгаж хөрвүүлдэг ийм хүн бас байх хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ талаасаа одоо жишээ нь ингээ баг нэг 6 хүнтэй бол нэг 2-оос 3 чадварыг нэг хүн хэрэгжүүлээд тахаар чи нэг 18-аас 20 ажлыг хийж чаддаг болох гэдэг шүү дээ тийм үү? 18-аас 20 чадвар нь ингээ хүмүүстэй тэгшивтер байдаг юм уу хуваагдчих юм бол тэрнийг сайн чаддаг хүмүүс нийлээд тухайн асуудалтай холбоотой юм илүү сайн ярилцдаг, боловсруулдаг. Тэгээд тэрнийг бодит үйл хэрэг болохтой бол багаар ажилладаг байх л ёстой болж байгаа. Тийм болохоор тэр энэ хүн юу чаддаг вэ гэдгийг олж таних бол
багийн өдөртөгч яа. Хамгийн гол ажил. Яг зөв. Энэ нэг том дутагдaltaй тал нь нэгнийгаа ингээд чадахгүй юмаранд айландуулж тийм ээ. Өөлөх. Тэгээд тэр баг хагардаг. Тэгэхээр бүх хүмүүс өөр өөрсөн чадвартай байдаг. Та хэллээд нэг ярьдаг хүн гэж байдаг. Эсвэл хийгээд суугаа алга болчдөг тийм оролцдог. Тэгэхээр яг та юу гэж боддог вэ? Бас энэ багаар ажиллах энэ процесс чинь бас их тийм нарийн ажил л та. Тэгээ та мэдэн штэ энэ Монгол хүн гэдэг чинь өөрөө бас нэг өөр идеологитой хүмүүс, Солонгос, Хятад хүмүүс гэдэг өөр. Манайх тэгж яг ингээ багаараа ажиллаад нийлээд нэг үр дүнд хүрдэг тийм сэтгэлгээ соёл нь байдаг юм уу? Эсвэл байхгүй юм уу? Эсвэл ирээдүйд байх юу гэж боддог? Одоо өнөөдөр байгууллагуудад тулгараад байгаа гол асуудал бол энэ. Хүн өөртөө байгаа одоо нэг их л удаж нэг 2 3 багийн дүрийг бол илүү сайн гүйцэтгэж чадна гэдэг чинь шүү дээ. А гэтэл тэр өөрийнхөө харж байгаа өнцгөөс тэр ямыг илүү сайн хийдэг. А гэтэл нөгөө хүн өөрөөс нь өөр тэр хүний чаддгүй 2 3 ямыг чаддаг. 2 ч юм уу 3 ч юм уу тий. А тэгэнгүүт тэр хоёрын хооронд ингээд зөрчлөөсдөг. Энэ одоо энийг ингэж хараад тахтаа яадаг нь ямар сонь нөхрөө. Энэ яахаар энийг ингэж чаддгүй байна. Адилхан сургууль төгсөж яддаг юм. Яг адилхан орчинд өссөн, яг адилхан сургууль төгсөө, адилхан мэрэгжилтэй адилхан ажил хийдэг байлаа ч тэр хүмүүсийн чадварууд өөр. А яг очиод багт гүйцэтгэж байгаа өргөд нөр. Тийм учраас би байгууллагуудад багийн сургалт хийхдээ энэ хүн яг ямар чадвартай юм бэ гэдгийг нь тодорхойлуулж харуулдаг. За танд бол ийм чадвар байна. Тэгэхээр та энэ хоёр дээр илүү чадвартай байгаа. А гэтэл танд энэ чадрууд нь байхгүй. Энэ хүнд энэ чадрууд нь байгаа. Тэгэхээр энэ чадруудыг гүйцэтгээд байгаа хүн таны энэ чаддаг юмыг энэ хүн чадахгүй учраас та эрт зөрүү гарч байгаа. Тэрнээс сайн муу ойлгодгүй би эндээ таалагддаггүй дээр хүмүүс зөрчлөг хизэж үүсдэггүй шүү дээ. Ер нь л зөрчлийн асуудал бол тухайн юмыг аль өнцгөөс нь яаж харж ийнө гэдэгт л байна. Тэгэхээр тэр зүйлээ ойлгож мэдхээр хүмүүс хамгийн одоо зөвөр хүлээж авч тэр хүнийг зөв талаас нь харах боломж бүрддэг. А практик дээр яадаг вэхээр практик дээр нөгөө ижил чадвартай хүмүүс тийм ээ одоо гүйцэтгэдэг, сөл төлөвлөлтөгч гэдэг юм уу ижил чадвартай хүмүүс хоорондоо илүү ойлголцдог. Тэр чинь ерөөсөө нөгөө юм адилхан өнцгөөс л харж байгаа хэрэг шүү дээ. Тэгээ адилхан өнцгөөс хараад нөгөө адилхан яриад инкэрч ойлголцоод ингээд. А гэтэл нөгөө өөр өнцгөөс нь харж байгаа хүн өөрөөр яриад ирэхээр энэ аюу гажиг энэ ерөөсөө шал өөр мөр гэд ингээд эхэлдэг. Тэгээд нөгөө ижил чадвартай хүмүүс чинь ойлголцдог. Одоо ажил өгсөн ч гэсэн хамтдаа хурдан хийгээд байгаа юм шиг харагддаг өнгөн дээрээ. А нөгөө ойлголцохгүй байгаа хүнтэй бол одоо ерөөсөө муудалцдаг, хэрэлддэг тий. Чадвартайнууд бол давхцах нь шүү дээ. Тэгээ одоо давхцаж байгаа хэсгүүдээр. А гэтэл давхцаж байгаа хэсгүүдээр нь манай байгууллагын удирдлагууд баг болгочдөг. Тэр ойлголцдог. Тэгээ тэр ойлголцдог учраас нэг баг болгочвол илүү сайн ойлголцоод хурдан илүү сайн үр дүн гарах юм шиг сандаг байхгүй. Үнэн хэрэгтээ нөх хэрэлддэг юм уу муудалцдаг хүмүүсийг нэг баг болгож байгаа хэвчээ. Тэгэх юм бол тэд нар ямар нэг асуудал шийдэж уднаа ойлголцох гэж боо юм болно шүү дээ. Тэр бол ойлгомжтой. А гэхдээ гаргасан шийдвэр нь настай байдаг. Яг л өөр өнцгөөс нь харцсан учраас. Энэ ингээл ингэн тэгвэл тэгнэ ингэн. А гэтэл нөгөө ижил талаас нь хардаг хүмүүс нэг баг болохоор ирч хүчтэй ажиллана гэж ихтэй ихэн одоо ихэндээ ойлголцож байгаа гэж хачин шийдвэр нь хурдан гардаг. А гэтэл гаргасан шийдвэр нь насгүй байдаг. Яг л нэг л талаас нь харцсан. Өөрөөр хүмүүс байгаа ч гэсэн асуудлыг тэр өөрийнхөө харж чаддаг талаас л харж байгаа байхгүй. А гэтэл нөгөө харж чаддаггүй нөгөө нэг шал хийсвэр юм ярьдаг, бүр нөгөө тэнгэрийн юм ярьдаг хүмүүсийн эдэр талаас л огт харахгүй шүү дээ. Нөгөө яг гүйцэтгэдэг хүмүүс бол тэгэхээр тэр хэсгүүд нь үлдчихдэг. А хамгийн харамсалтай нь баг өдөртөж байгаа хүн манай багт тийм дүр дутагдчих шүү. Ийм дүр одоо яг хэрэгтэй байна шүү гэдгийг мэдрээгүйгээс болж тэр өөрийнхөө алдж байгаа хэсгийг мэдтгүү. Тэгэл нөгөө дүлийдээ найдаж унгааргаар ажиллаж байгаа байхгүй. А гэтэл тэрнийг мэдж байгаа бол одоо жинхэнэ нөгөө шинжлэх ухаан мэддэг хүн амжилттай ажиллана гэдэг талаасаа ярихаар тэрнийг одоо шинжлэх ухааныхаа нүднээс мэдж байгаа хүн бол энэ хоёр хүн хоорондоо амьдрал дээр таардаггүй. Гэхдээ өөрсдийнхөө бие хардггүй юмыг хардаг учраас нийлүүлэх ёстой гэдгээр нь ингээ нийлүүлээд тэгээ ойлголцохгүй болгүй чи тэрний хүний тэр талаас нэг хараатгаач тэгвэл яаж ийн гэдэг юм яриад ойлголцуулаад ингэж ажилласан тохиолдолд бол үр дүнтэй болдог. Магадгүй анхандаа гаднаасаа харахад нэг таарамжгүй юм наримтлгүй ч юм уу ойлголцохгүй байгаа юм шиг боловч цаг хугацааны уртад энэ хүн надаас өөр юм хараад байгаа юм байна гэдэг хүлээн зөвшөөрж ирэхээрээ ойлголцоод илүү хол харж илүү үр дүнтэй байх явдал. За багийн үйл ажиллагааны дотор манлайлагч гэж их чухал зүйл байдаг тийм ээ. За яг манай компаниуд байна одоо ажиллаж байгаа. Тэгээ ингээд амжилтанд хүрсэн компаниудыг харах юм бол
тэрний доор ажиллаж байгаа ажилчид баг бүрэлд хүн их олон жил цуг ажилласан байдаг байх юм. Тэгэхээр тэр бас удирдагчаас шалтгаалаад байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр доороо ажилчдаа тэр зарим компани бол ингээл барыг сар болгон солигдоод байна шүү дээ. Чи чадахгүй байна, би чадахгүй байна гэл ингээс. Тэр энэ бол таны саяны хэлдэг шинжлэх ухааны ойлгохгүй байна. Бас хүний бас зөв ажиллуулж чадахгүй байна гэдэг дүгнэлтэнд хүрээд байна л да. Тэгэхээр та юу түрүүний нөгөө миний түрүүний асуусан асуулт биш үү? Нөгөө Монгол хүн гэдэг талаасаа бол тийм асуудал байхгүй юу? Заавал. Ер нь би бол байхгүй гэж хэлж чадна. Яагаад гэвэл хамгийн бодиттой нотлохоо нь гадаадад гарсан монголчууд хамгийн сайн ажилдаг. Тухайн байгууллагад очихоор. Тэр монгол хүн тэгж амжилт гаргаж гин ингэж ийн одоо ингээд усан доогуур өрөмддөг өрөмдлөгийн дэлхийн рекордыг монгол залуу тавьж гин. Тэгтээ Монголд биш, тийм үү? Бусад газар. Эсвэл одоо тийм бизнесийн нийгмийн одоо олон улсын байгууллагуудад монгол хүн ингэж шаад гайхамшигтай амжилтанд хүрлээ. Бид нар тийм жишээ зөндөө бий. Энэ юу харуулж байгаа юм монгол хүн чаднаа гэдгийг харуулж. Чадна. Гагцгүй яаж юу хамтрахаараа яах вэ гэдэг талаас бодлоо. Тэгэхээр саяны тэр байгууллагын жишээн дээр байна л да захирлууд ингээд таавал жишээ нь доороо ажиллаж байгаа хүнийг удаан хамтарч ажилдаг. Доороо дээрийн асуудал байхгүй. Миний доороогоо миний удирдлаганд байгаа хүн гэж харах юм бол энэ буруутаад эхэлж байгаа. Доор биш байхгүй. Тэр бол хамтрагч нь. Хэрвээ хамт ажиллаж байгаа хүний энэ хүн миний хамтрагч гэж ярих юм бол асуудал өөрөөр ирдэг. Тийм болохоор нэгдүгээрт хамт ажиллаж байгаа хүмүүсээ хамтрагчаа гэж харах хэрэгтэй. Тэр хүний хамтрагчин чадвартай байгаад хамтрагчийг байх газар нь зөв оноож тавиад хамтрагчтай зөв хамтарч чадвал үр дүн тэнд гардаг. Тэгэхээр гадаадын магад одоо тэнд амжилттай ажиллаад монгол хүн сайн ажиллаад байгаа газруудад тэрийг хамтрагчаа гэж хардаг хэсэг байхыг үгүйсэхгүй. Хамтрагчаар юу хийх вэ гэдгийг мэддэг байх нь тэр нь илүү одоо өндөр түвшинд мэддэг байхыг бид үгүйсэхгүй байна. Тэр хүнд ямар чадвар байна гэдгийг яг зөв олж таньдаг байх. Энэ зүйлүүд нь бол илүү байхыг үгүйсэхгүй. Манай удирдагч нар болохоор яг энэ зүйлүүд нь дутаад байдаг өөрт нь. Гэтэл тэрнийг мэдэхгүйгээр албан тушаалаар ажил хийж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Би дараагийн юм чи миний хийснийг хийх хэрэгтэй гэдэг. Гэтэл нөгөө удирдлаганд нь байгаа хүн үгүй таны энээс илүү тийм юм байгаад байна гэдгийг хэлэхээр энэ юу ч миний хэлсийг дандаа эсрэг үтцдэг буруу. Ийм болчдөг тохиолдол зөндөө. Тэгэхээр удирдагч хүн зөвийг зөв тийш нь залж явах нь зөв. Гэхдээ өөрийнхөө буруу байгаа бол түүнийгээ бас харьцуулаад бодоод өөрийгөө барьж чадах чадвар бол маш чухал байдаг. Тэгжээд сая баг болж ижил. Тэрнээс бүх удирдагч хамгийн зөв хамгийн ухаантай гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ийм байх боломжгүй. Тийм үстэй. Та сая зөв хэллээ. Яг тэр хүмүүстэй ингээд уулзахад би хүмүүсээ хамтрагчаа гэж хардаг аа л гэж хэлсэн байдаг. Тэг ярьдаг. Тэгэхээр үнэхээр тэгээд харчих юм бол бүх юм өөрчлөгдөх гэдэл байна л да тийм ээ. Одоо бүх хүмүүс бол би захирал би мөнгөтэй чи за муухаар илүү жоохон боол маягийн тийм ээ тийм нүдээр хараад байдаг. Тэгэхээр та ажил явахгүй нэ гэдэг чинь ерөөхдөө. За наадах чи ерөөхдөө ингээд миний хаар бол ингээд батлагдаад байна л да. Багийг удирдах байгаа удирдагч нар бас их олон төрөл байдаг. Зарим нь болохоор өөрөө бүх юма хийгээ явчихдаг. Баг нь ингээд сул хоцорчдаг. Эсвэл өөрөө чаддаг ч гэсэн төвчээд хүлээж байгаа эдрийг ажилуулдаг хүмүүс байдаг. Ер нь манад аль нь бас давмгаалаад байна. Энэ хоёрын бас ашиг тусдаа тал нь сөрөг эерэг тал нь юу гэж харагдаж байна. Багийн дотор хувь хүний гүйцэтгэдэг үүрэггээ сая бид яриад байна тийм ээ. Эн чинь зөвхөн багийн одоо удирдагчийн удирдлаганд ажиллаж байгаа хүмүүст хамаатай хэрэг биш. Удирдагч өөрөө ч гэсэн тэр багийн гүйцэтгэдэг 8-9 үрийн нэг ч юм уу 2-ыг 3-ыг за яг илүүдээ 4 ч юм уу гүйцэтгэдэг. Тэгэхээр тэр хүн өөрт нь бас чаддаг нэг хэсэг байгаад чадахгүй бас нэг хэсэг байгаа байхгүй. Гэтэл удирдагч өөрөө одоо удирдах төвшөнд гараад ирсэн хүн тэрнийг мэдэхгүй байх юм бол нэг чадахгүй мэдэхгүй хэсгээ орхигдуулж эхэлдэг. Өөрийнхөө чаддаг мэддэг хэсэг рүү илүү анхаарч эхэлдэг. Тэнгүү тэрнийг хүлээн зөвшөөрж байгаа хүмүүсийг илүү дэмждэг барьдаг энэ төр субъективнууд үүсэж эхэлнэ. Хамгийн чухал зүйл бол хүн өөрийнхөө чаддаг, мэддэг, бас дуртай ямиг төрүүлж аваа хийчихдэг. Жишээ нь нэг удирдагч байлаа. Тэр хүний хувьд бол гүйцэтгэх чадвар өнтертэй ажиллана. Тийм удирдагч бол ингээл бүх ажлыг өөрөө хамж авч хийгээд л баахан хийж явж байгаа л тэгэл нэг хэсэг хугацааны дараа би л ажиллаад ах юм. Та нар юу ч хийхгүй байна гэт ингээл уурлаад байдаг. Гэтэл удирдагч хүн бол
өөрөө тэр бүх ажлыг хамт хийх ёстой биш. Тэнд ажиллах хүмүүсийг зохицуулж, зохион байгуулж, чи тэрийн энийг за энэ ингэж хөө тэрийг анхаараарай гэдэг юм хэлж явах ёстой юм шүү дээ. Гэтэл өөрөө тэрнийг хийхгүй баах урднаар ажиллаад дараа нь тэднийг загнаад яах юм бэ? Хийх юм өөр хэлгээгүй шүү дээ. Тийм болохоор удирдагчид бас өөрт нь багийн дотор гүйцэтгэдэг үүргүүд байдаг учраас би хинбэ гэдгийг таньж мэдээд надад байгаа давуу тал яг багийн удирдагч болоод байгууллага удирдаад хүн удирдаад ирэхээр удирдагч хүнд тавигдах шаардлага биш үү тэр хүнд орж ирэх хэрэгтэй. Гэтэл зүгээр л нэг жирийн байсан багийн гишүүнэрээ байгаадах юм бол энэ чинь амжилтгүй болж байна. Тийм болохоор өөрийнхөө тэр чадруудыг ашиглаад дахиад нөгөө өндөр түвшний удирдагч болохын тулд өөртөө байлгах чадруудыг суралцж ажиллах хэрэгтэй. Ингийн тулд нөгөө дуртай юмнасаа татгалзах, төрүүлж урдуур нь дуурдаг бол болох тий. Олон бусдыгаа сонсох олон хэрэгцээнүүд бол гарч ирдэг л дээ. Тэрнийг мэдрэхгүй албан тушаалаараа төрөө ярьж ажилтдаг хүмүүс бол тэрнийг хэзээ ч өөр төрөй татж ойлгоход хэцүү л дээ. Би нэг ийм судалгаа хийсэн. За сүүлийн 10 жилийн турш хийсэн сургалтын хугацаанд хүмүүс ингээд жишээ нь удирдагч нар байх ёстой байранда байна уугүй юу гэдэг юмнууд ингээ анзаараад ахаар их ялгаатай юмнууд харагдаад байна практик дээр. Жишээ нь удирдагч хүн бол тэр удирдан манлай ойлгох, зохион байгуулах, эсвэл эцэст дүгнэхтэй, эсвэл дүгнэж зэгцэлж харах чадрууд нь өндөр байвал тэр чинь хэрэгтэй шүү дээ. Ямар ч энгийн ойлголт яваар дээ логикоор. Тэгтэл их олон удирдагч нар тийм биш болж тараад байгаа байхгүй. Тийм биш. Манайд тийм. Яг ингээд сургалтаар хүмүүсийг тодорхойлоо та тийм чадвар өндөртэй байна, эн чинь танд сул байна гэдгийг ингээд хараад. Тэгээ би энэ судалгааны дүнгуудыг нэгтгэж үзье. Ингээд нэгтгээд үзсэн чинь ер нь баг судлаачдын судалсан багт гүйцэтгэдэг үүргүүд яг тэр үүргүүдийг гүйцэтгэж чаддаг хүн байгууллагын аль түвшинд яаж ажиллах хэвтэй. Топ түвшинд жишээ нь ямар дүртэй хүн илүү үр дүн төрх юм. Дунд түвшинд бол ямар үүрэг гүйцэтгэж чаддаг хүмүүс илүү сайн ажилладаг юм. Анхан шатанд яах юм гэдгийг бас судлаад оноогоод өгсөн тийм юмуд байна л да. Яг тэрнтэй харьцуулаад харахаар өнөөдөр манай хувийн байгууллагуудад ажиллаж байгаа буюу бизнесийн байгууллагад ажиллаж байгаа топ түвшний хүмүүс байх ёстой хэмжээнийхаа нэг 70% орчимд байгаа. За нэг 71% топ түвшинтэй. Төрийн байгууллага бол 62% байгаа. Тэгэхээр эн чинь дээд хүн суудлаа олоогүй бол доод хүн хөдлөө олохгүй бол явж байгаа зү тийм. Хийх ёстой ажлынхаа 60%-ийг л хийдэг. За бизнесийн байгууллагууд бол 70% тэр чинь амьдрал шахаад байгаа шүү. Бизнес чинь үр дүн нь шууд өөрт нь мэдрэгдээд ирэх учраас бас нэг шахдаг. Ийм байгаад ирэх хэрэгцээ. Гэтэл энийг дунд түвшинд хараад үзэхээр бизнесийн байгууллага дээр 82%, төрийн байгууллага дээр 71% байгаа. Тэгэхээр төрийн байгууллагын дунд шатны ажилтнууд бол хийх ёстой ажлаа нэг 70%-тай хийдэг. Бизнесийн байгууллагын дунд шатны менежерүүдэд ирэхээр нэг 80%-тай хийдэг л дүр зураг харагдаад байгаа. Is the home of the Mont Blanc manufacturer. Таны амжилтын хөтөч Mont Blanc. Би танаас дахиад нэг надад сонирхолтой судалгаа байна. Би энэ багийг юу гэдэг Монголд бол их олон хүчин зүйл нөлөөлөх юм шиг байгаа. Өөрөөр хэлбэл багийг ингээ удирдах явж байхад хамгийн чухал зүйл бол зорилго байдаг тийм ээ. Дараа нь яг хоо тэр бүх хариуцлагыг ингээ баг тарааж өгөх нэг асуудал байна. Тэр үр дүнгээ ингээ хувааж авах асуудал бас байгаад байгаа шүү дээ. Тэгэхгүй бол өөрөөр эдийн засгийн хөшүүрэг бас дутагдаад байдгийг шаардаад. Өөрөөр баг бүрдүүлчихэд цалин гэж танихаар юу юм бэ? Энэ цалин өгчөөд тэгээд том төсөл хэрэгжээд үр дүнгээ өгөхлөөр гадаад оронд бол шеэрлэх ёстой
байдаг те урамшуул өгдөг. Тэгэхээр энэ манад нэг дутагтаад ах шиг байна. Өөрөөр хэлбэл манлайлагч өмчийн эзэн өөрөө бүх юм авчиад хүмүүсээр ингээд цалин өгөөд ч юм уу нөгөө илүү эдийн засгийн дээрээс нь зориглохгүй бас их ажилладаг. Тэгээ нөгөө бас баг нь бас хариуцлахгүй өөрөө дээр бүх хариуцлага авчихлаар чинь асуудал болоход эдгээр яваалгүй шүү дээ. Тийм ээ. Тэгээд манер өөрөө бас бухимдаад ах асуудал байгаад ах шиг байна. Та энэ дээр яг юу гэж хэлэх вэ? Өөрөөр энэ багийг цул болгох. Тэгээд дараа нь happy байх. Багийн тухай одоо баг яаж ажиллах вэ? Яаж тэрнийг төлөвшүүлээд байна уу гэдгийг одоо ярилцаад, судлаад, байгууллагуудад сургаад, магадгүй зөвлөөд энэ төр явах энэ хугацаанд бол янз бүрийн төвшний хүмүүстэй янз бүрийн хэрэгцээ шаардлагаараа л ажиллаж байсан. Би ер нь дээд сургууль багш байсан юм. Тэгээд дээд сургууль багш байхад би ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг 5 жил тутам мэрэгжил дэвшлүүлдэг байлаа шүү дээ хуучин тогтолцооны үед. Тэгээд тэднэрт би лекц унших боломж таардаг гэсэн. Тэгээд би тэднэртэй ингээд ярилцж байхдаа та нар хүүхдүүдийг ингээд ерөнхий боловсролын сургуульд байхад ингээд сурч сургачаад дээд сургуульд явуулмаар байна. Хамгийн төвхтэй юм бол сурч сураагаа хүүхдүүд дээд сургуульд ороод ирдэг. Тэр нь үе сурах арга барилаа эзэмшиг сурч сураагаа хүн чинь ерөнхий боловсролын сургуульд нөө багшин загинж хаа хөө энэ төр гижээж одоо хичээл нь хэлчихдэг байсан. Дээд сургууль тийм байх болж шүү дээ. Өөрөө бий даах хэрэгтэй. Тэгээ нөө сураагаа хүн чинь чөлөөтэй болоод үрдэнгүй юмнууд их гардаг байсан. Тэгээ би тэр багш нартай яг өө багш минь өстө бараг л цэцэрлэгээсээ юу ирдэг гэж санаа бид нар чинь хүм болгоод явуулж байгаа ингээл нөө ерөнхий боловсролын сургуулийн багш нар чинь өөрсдөө өмөрдөг. Тэгээ би тэр үед уг нь яг хүүхдүүдийг тэр сурч сурах насан дээр нь одоо сургахсан. Ер нь дунд сургууль байгуулж ажиллавал тэднийг илүү сайн сурахад би бас хувь нэмрээ оруулсан гэж ингэж боддог байсан бол тэд нартай ажилласны дараагаар би биш юм байна. Бүр цэцэрлэгээс нь эхлэх хэрэгтэй юм байна гэдэг ийм зүйлийг ойлгосон. Тэгээ би цэцэрлэг байгуулсан л да нэг хэдэн жилийн өмнө одоо 7 жил болж байна. Энэ цэцэрлэгийг байгуулахын тулд би Азийн хэд хэдэн орнуудаар явж Азийн хүүхдүүдийг яаж сургаад байна уу гэдгийг судлах юм боломж өстэй харсан. За тэгээ би Японд очиж үзлээ. Японд бол багаар ажиллах гэдэг ямиг бүр цэцэрлэгээс нь зааж байна. Нэг цэцэрлэгийн нэг ангийн хүүхдүүд бол нэг баг гэж үздэг юм байна. За тэгээд энэ 25 орчим хүүхдтэй. Тэгэхээр тэд нар зүгээр харагдах талаасаа бол ингээ бүгдээр нэг адилхан хөнгөтэй малгай өмсгөө. За дараа нь ингээ багаараа ажиллах болоод ирэхээр малгайгаа нөгөө тийш нь харуулад өмсчихоор 5 өөр өнгөтэй малгайтай болчихно. Тэгээд тэр ижил малгайтай хүүхдүүд нэг баг гинэ. За тэр хүүхдүүдийн амьдарч байгаа хэсэг нь ч гэсэн нэг чигт байна. Тэгээ цэцэрлэгтээ эрэхтэй хамгийн задлын хүүхд төрүүлж гараад дахиад наашаа нэг 2 минут талхсны дараа нөгөө хүүхд гэрээсээ гарч ирд ингээд хамтраад тэгээ энэ тэндээсээ хар гудамжны нэг гэрлэн дээр энэ тэндээсээ олон хүүхдэд цуглд юм. Тэгээ цугласныхаа дараа зам гараа тэгээд ингээд цэцэрлэг руугаа сургууль руугаа явна гэдгийг бүр тийм энгийн юмнаас нь эхлээд заасан. Цэцэрлэгийн багш нь аюул өндөр цайлантай. За яг хуу тийм юм байгаа ах. Тий байгаа ах. Угаасаа манайхаас бусад орны хувьд бол цэцэрлэгийн багш чинь нийгмийн ажилтан шүү дээ. Яг тэгэл тий нийгмийг авч явж байгаа хүмүүсийг бэлтгэж байгаа байхгүй. Яг тэгэл тэр насанд хүний төлөвшлийн 70% тогтдог. Тийм учраас тэднэрт хариуцлага өндөр. Гэтэл манад бол эсрэгээр байгаа шүү дээ. Тийм учраас энийг ярих зүйл л. Тэгэхээр тэндээс би баг болгох, багаар ажиллаж биенийг хүлээн зөвшөөрөх энэ зүйл чинь бүр тэр төлөвшлийн нялх байх үеэс эхэлдэг шүү. Харамсалтай нь бид нар яадаг вөхөр бүр айл гэрт хүртэл энгийн жишээ байгаа. За яг энэ одоо ийм шушмаа юм ойлгох уу? Чамайг нэг 10 жилийн сургуульд ороод аваа хүнийг ойлгодог болохоор л хэвээр болж игнэ гэд ингэддэг. Тэгээ нөгөөх чинь үг ойлгодог болоод одоо 7 8 дараа ингэж орохыг хэлж байгаа хэл тааж. Тэр үед аль хэдийн хүн болоод төлөвшөж байна. Хичнээн өөрчлөх гээд дийлэхгүй шүү дээ. Тэр чинь дийлхэ болж байна. За дийлдиймаа гэхэд аав ээж ямар нэг аргаар дийлдиймаа гэхэд уг цаа төлөвшлийг нь бол өөрчлөхөд их төвөгтэй. Тийм болохоор бид нэр тэр багийн тухай, багаар ажиллах тухай ойлголт их эртнээс ядаж тэр цэцэрлэгийн багш хүүхдүүдийг яаж одоо багийн ач холбогдлыг вэ гэдгийг л ойлгуулдаг хэмжээнд бэлтгэдэг ёстой л да. Харамсалтай өнөөдөр тийм биш. Нэг ийм статистик байдгийг 10 Япон залууг 10 Америкт одоо Америк бол бидний хувьд эрх чөлөөний магадгүй ардчлалын их орон энтергээд сайн сайхны жишээ зөндөө ордог тий. 10 Америк залууг 10 Япон залуутай уралдуулах юм бол хизээч японочууд Америк залуучуудыг гүйцэтгэв. Яг л бид нар чинь илүү одоо баригдсан бол Аз соёл энтергээ зөндөө хүчин зүйлүүд. Америкчууд бол чөлөөтэйстэй гэдэг юу гэснээ хийх боломжтой ч юм ингээд хизээч гүйцэтгэв юм байна л да. Харин 10 Япон залууга баг болгоод 10 Америк залууг баг болгоод уралдуулахад Америкчууд хизээч японочдыг гүйцэтгэв.
Яг л Япончуудын бүр ингээд цуснд нь баг багаар ажиллах хэвээр би биний хүлээн зөвшөөрөх хэвээр хамтарч ээж үрдэн төрдөг гэдэг юм ингээд суулгад. Гэтэл Америкчууд бол Америк менежмент чинь одоо хувийн шийдвэр гаргаад хуваараа хариуцлах хүлээдэг шүү дээ. Япончууд бол хамтын шийдвэр гаргаад хамтаараа хариуцлах хүлээдэг. Монголд бол энэ хоёрын одоо нэг дундах болоод байгаа юм л да. Ихэнхдээ манад хувийн шийдвэр гаргацдаг. Тэг хариуцлах хүлээх болохоор хамтаараа. Тэгэхээр хувийн шийдвэр гаргаад нөгөө амжилттай байх юм бол нөгөө би энэ чинь хуваараа шийдвэр гаргасан учраас миний ашиг гэдэг нөгөө ашиг орлогын өөр авчих гэдэг. Хариуцлага өөрөх болоод ирэхээр би ганцаар ажиллаагүй шүү дээ багаар ажилласан. Тэгээд эднэр бас өөрөх хэрэгтэй гэдэг ингээд хуваачих гэдэг. Ийм практик байгаа байхгүй. Тийм учраас сая энэ төр таны асуугаад байгаа асуулт бол яг бодит амьдрал дээ тий. Гэхдээ ер нь бол багаар хүн ажилуулна гэдэг юмд бол энэ чинь бид нэр хүнтэй ажиллаж байгаа учраас энэ бол техник биш. Энэ бол энэ ширээ биш. Энэ ямар ч ухаантай компьютер биш. Бага. Тийм учраас бид нэр багаар ажиллахад хүнийг таньдаг байна. Хүнийг л олж мэдээд зөв газар нь байрлуулах нь багийн удирдагчийн хамгийн гол ажил. Ажиллаж байгаа манай өнөөдөр бол яг найз маань хариуцаад ажиллаж байгаа. Манай цэцэрлэгийн хамгийн гол онцлог бол би тэнд хүн бий болох ёстой л гэдэг ийм гол философитой ажилладаг. Хамгийн гол хийдэг юм бол би цэцэрлэгийн хүмүүстэй хамгийн их ярилцдаг. Яриа. Монгол хүн чинь ер нь ярьж чаддгүй шүү дээ. Та одоо ярьж чаддаг гэж боддог уу? Тэ өөрийгөө ярьж чаддгүй гэж. Биднэрт ярих хичээл, ярих дадлага, ярих практик ерөөсөй байхгүй байдаг. Харин тэр барууны оронд сурж байгаад ирсэн жоох хүүхдээ өвгөөс асууж энэ ирээд энэ сургуульд суусан. Манай багш намайг загнаадах юм хэлэхээр дугаа бай гэдэг юм. Германд болохоор нэг багш нь яриад байсан юм байл том хүн шиг. Тэгээ ирсэн чинь багшигаа гайхаад өвөөдөө ховлж. Харин тийм. Тэгэхээр би яг тийм бодлого барьсан. Яг тэгэл миний олон найз нар гадаад дотоодод амьдардаг. Тэгээд өөр хүүхдүүд нь сурж байгаа юм байна. Тэгээд тэд нар надад гомдол хэлдэг байхгүй. Сүрээ энэ сургууль ерөөсөө манай хүүхдэд юм заадаггүй. Энэ хүүхд юуч сурахгүй байна гэдэг. Гэхдээ яагаад вэ гэхээр тоглоулаа алах юм тэгэл хэрэгтэйргүй юм ярил манай 27 таатай хэн байсан 30 таатай хэн болох юм би тэр насан дээр яахаа их ингээл хаамаагүй юм бичүүлээл тэг нэг баахан бичүүлж утсан юм ерөөсөө тэрнийх нь алдагдчихдаг гэнэ. Гэхдээ энэ хүн чинь ингээд харж юу сурах юм бэ? Тэгээ нөгөө зуны авралтаараа хүүхэд нэрээ манай хүүхэдтэй тоглохгүй юу? Тэр хоёр чацвал та. Тэгээ тоглосон чинь манай хүүхэд бол их мундаг байна. Ерөөсөө онц мат сурдаг, баахан тоомоо бодож чаддаг, алдаагүй бичдэг юм тэр. Тэс нөгөө хүүхэд бол өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг. Тэгээ нөгөө чи ирээл ингээл зөндөө юм ярьж л тэгсэн чинь ээжээ энэ намна хайр дурлал мурлал энэ төргээд ийм ярьдаг юм чи одоо том хүний юм биз дээ. Яагаад ийм юм ингээ яриад байгаа юм. Манай хүүхэд бол өөр амар том хөлцсөн байхгүй. Тэр энийг ярьж болно болохгүй гэдэг юм. Гэтэл нөгөө хүүхэд бол өөрийнхөө бодож байгаа бүх юмыг ярьдаг. Тэгээ энд бол яг тэр нөгөө боловсролын салбарын ялгаа байна. Тэд нар 1-ээс 6 дугаар ангид нь хүн болгоод байгаа. Хүн болгоод. Яг хүн болоход хэрэгтэй өөртөө ихтэй байх, өөрийгөө илэрхийлж чадах тийм ээ. Юмд бол сууртай хандах ч юм уу. Яг ийм хүн болоход төлөвшүүлэх ёстой нэг 52 зам байдаг. 52 зам. Тий. 52 зам чанар эдэн шүү дээ. Хоолоо дуусахгүй. Тий, тэр битэл заримдаа би ерөнхий боловсролын сургуулийн багш нар ер нь дунд сургуулийн захирлууд юм уу эцэг эхчүүдтэй ярьж байхдаа таны хүүхдэд ямар зан чанар байвал одоо их сайн хүн болох вэ гэж тар 10-аас сэтэрдэг. Манай хамбал нэг 10-аас сэтрэхгүй юм хэлдэг. Тэгээ тэр 10 нөшөө ямар гэж бараг л өгөнд нь орж явах, дуулууртай байх тийм зангуудыг хэлдэг байхгүй. Тийм байх хэрэгтэй. Энийг бол үгүйсгөө. Гэхдээ энээс гадна өшөө байх хэвээр хүүхдэд суулгах хэвээр 52 зам. Америкчууд энэ одоо өндөр хөгжилтэй гэж бидний ярьдаа сайн таны хэлсэн герман ч юм уу. Эднэр бол тэр 52 занг 1-ээс 6 дугаар анги буюу дунд сургуультанд заагадаг. Тэгээд тэр баахан бичүүлэл ерөөс алдагын засахгүй байна гэдэг чинь. Тэр чинь өөрийгөө л илэрхийлэх нь чухал болохоос алдаатай бичих нь бол асуудал биш. Гэтэл манайхан болохоор өчи 4 алдсан дунд 6 алдсан байна муу гэдэг ингэждэг. Тэгэхээр нөгөө хөлт чинь алдаагүй бичих нь чухал болохоос өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх юм байхгүй болчихж байгаа. Би чаддаг үгнүүдээ яаж эвлүүлээд таарууд ун авахгүйгээр энэ удаагийн даалгаврыг өнгөрөх вэ? Ийм болж урж байгаа хгүй. Тэгэхээр чинь ялгаа байгаа зү. Харин тэгээд дунд ангид орохоос нь эхлээд бол үнэхээр сурч сурах юм энэ бол хийлгдэг. Манайх бол тэр үед нь баг суларчдаг. Энэ манай тэг үндэстний онцлогтой таарах уу? Бид нар чинь нэг ийм Аз хэцүү, Европч хэцүү нэг тийм хүмүүс шүү дээ. Тэгээд Монгол улсын хүмүүс өнөөдрөөс эхлээ хүмүүжийг үл ер нь наадах ч юм бол хүмүүс ингэж хэл задгаа гэж хэлнэ те. Замбраагүй гэж хэлнэ. Тэгэхээр
энэ таарах юм уу? Ер нь та Монгол хүний одоо ирээдүйн Монгол хүнийг юу гэж бодож байна? Энийг тааруулах хэрэгтэй л да. Япон хүн шиг байх хэрэгтэй юм уу? Араб хүн шиг байх хэрэгтэй юм уу? Америк хүн шиг байх хэрэгтэй юм уу? Эсвэл Монгол хүн шиг байх хэрэгтэй юм уу? Хэрэв Монгол хүн шиг байвал ер нь ямар хүн байна гэж танд харагдаж байна? Би бол Монгол хүн шиг байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхдээ Монгол хүн шиг байхын тулд Монгол хүнийг бий болгох хэрэгтэй болж байгаа. За Монгол хүнийг бий болгохын тулд ер нь нийгмийг авч явдаг, нийгмийг тэргүүлдэг үндсэн 3 мэргэжил байдаг. Эрүүл байх талаас нь эмчнэр авч явдаг хүн байх хэрэгтэй тийм ээ. Хүн амьд байж ээж хөдөлж ээж ажиллах хэрэгтэй. А тэр хүн зөв хүн байх хэрэгтэй. Тэрийг нь багш нар хийдэг. Нийгмийг авч явдаг үндсэн 3 мэргэжлийн 2 дахь нь багш нар. Ямар хүн энэ нийгмийг авч явах вэ гэдгийг шийддэг. А явж чадж гин үгүй юу яаж ийн гэдгийг шийддэг хуульчдаг. Ингээд энэ 3 бол аль ч нийгмийг авч явдаг үндсэн 3 мэргэжил. Саяын таны ярьсан Германд бол энэ үндсэн 3 мэргэжил буюу нийгмийг авч явдаг үндсэн мэргэжлийг бэлтгэдэг хүмүүсийг бэлтгэж байгаа систем нөхцөл өөр байна. А энэний дараагаар авч явдаг хүмүүс бол инженерүүд. Германы одоо дунд сургууль төгсөөд high school одоо бидний мэддгээр одоо ахлах сургуульд ороход нь хүүхдүүдийг бараг 3 хэсэгт хуваачдаг. Нэг хэсэг нь бол яг ингээд гадна талдаа харахад бол зүгээр л жирийн л яг ижил тэгшэрхтээ сурж байгаатай адилхан. А нэг хэсэг хүүхдүүд бол үнэхээр ингээд сураад дийлэхгүй хүмүүс байдаг шүү дээ. Заавал одоо тэрнийг чи дийлсэнгүй чи одоо томьёо цэжилсэнгүй гэж загнаадах ч хэрэг. Амьдралд нь хэрэг болохгүй гэж болно шүү дээ. Тим хүүхдүүдийг нэг сургуульд оруулдаг. А тэр сургуулийн програм бол тэдний чадварт тааруулаад хамгийн чухал зүйл сургууль төгслөө гараал амьдралаа авч явах чадварыг суулгадаг. Шууд ажил хийх. За гуталчин энэ төр үйлдвэрт ажиллах үйлдвэрийн ажилтан байх юм бол яг тэрнийгээ бэлтгэдэг. А дунд нэг чадвартай хүмүүс байна. Дундчуудыг бол инженер бэлтгэх эхлэл тавих тийм сургуулиудад илгээдэг. А нийгмийг авч явах саяхан хэлсэн 3 мэргэжлийг бэлтгэх хүмүүсийг бол өөр сургуульд бэлтгэдэг. Тэгээд тэр сургуульд сурч байгаа хүмүүс хэрвээ эдгээр хариуцлагагүй байвал бууж болно тий дундлын сургууль руу. Эдгээр хариуцлагагүй бол бас муу руу бууж болно. А тэд нар сайн хүүхдээшээ одоо андуураад оролцсон байж болно. Тэгвэл сайн байсан бол ийшээ шилжээ, дийшээ шилжээ. Ийм систем нэ. Энийний цааталд тэр хүмүүст яг ерөнхий боловсролын сургууль сууж байхаас нь эхлээ хариуцлагыг ойлгуулад байгаа байхгүй. Би ингэх ёстой, би манлайлах ёстой, би тэрнийг ингэх ёстой. А инженерүүд би энэ нийгэмд өөрийнхөө хийх ёстой ажлыг сайн хийх ёстой. Би тэн дээр сайн мэрэгших ёстой. Гэтэл өнөөдөр манад ерөнхий сайд ш тэр ерөнхийлөгч тэр нэг ширээн цутдаг тий. Тэгээ хин нэгэн удирдахч болоо гараад ирэнгүүт энэ дээр тохоо залгаас үжсэн ш. Өстой хин ч бишээс 10 жил тахтаа гэд ингээ яриад байгаа явдал бол энгийн л байждаг. Гэтэл эн чинь бид нар удирдахчаа хүндлэхгүйгээр тэр хүний үгийг дагна гэдэг бол мөн хэцүү ээ. А гэтэл Германд бол тэр шигшмэл хэсгээс л тэд нар гарч ирдэг. А тэд нар ч би тийм болох хэрэгтэй гэдэг ухаардаг тэрнийхээ төлөө ажилдаг. Тэгэхээр тийм одоо шууд тэрнийг авч хэрэглэхгүй маа гэхэд бид нар тэр чиглэл рүү төрийн бодлого нь байх хэрэгтэй санагдаад. Би энэ тухай уг нэг жижиг өгүүл мөгөл бичээ сонин манд нийтлүүлэх гэж оролдтыг. Өө энэ ч үний эрх зөрчиж байгаа энэ нэтрийг бичихгүй шүү дээ манайх. За тийм. За хоёулаа энэ сэдвийг нэлийн улс суурнаас нь баахан ярьчлаа тийм. Яг үндсэн тий хүн хүнөө таних. За энэ бол Монгол хүний хувьд асуусан шүү дээ. Монгол хүн юм байх хэрэгтэй. Одоо нэг Япон хүнийг хүн ингээл төсөөлдөг шүү дээ хятад хүн. Тэр Монгол хүн яг ямар хүн байх вэ? Танихаар. За төсөөлөх юм бол одоо хин ч биш юм шиг санагдав. Шууд төсөөлөх юм бол залах уу те ингээл нөгөө нэг багаар ажилдаг уу тэгэл ингээл бүдүүлэг гээл те яг нь айгүй том потенциалтай гээл тэгээд потенциал нь яг хаана нуугдаад хизээ гарч ирэх мэддэхгүй юм мэдэн хүсэл байгаад байгаа шүү дээ. ер нь одоо ч бид нэр арай илүү өөр болсон гэж хэлж байна. Одоо сайн нэг шилжилтийн алхам хийлээ шүү дээ бид нар. Жишээ нь ингээд социализмын үеэс зах зээлийн эдийн засаг руу шилжлээ те. Яг энэ шилжиж байх үед шилжилтийн ихэнх үед жишээ нь нийгэмд маш замбраагүй юм их байсан. Бид тэрийг бүгдээрээ мэддэг те. Маш их харигдaltaй байсан. За ер нь одоо ингээл хамгийн тааруу бүх юм л байсан. Тэгсэн яг энэ шиг үзэгдэл дайны дараа одоо дэлхийн 2 дугаар дайны дараа Дайн улсад байсан баг. Тий одоо Дайн улсад. Өнөөдөр Дайн бол хүн амьдрахад хамгийн татан хамгийн сайхан орчин гэж зөндөө тий. Тэр үед яг л 90-ад оны Монгол байсан баг. Дайн улс. Одоо Дайны дараагаар 40-од оны сүүлээр. Тэгээд тэр үед Дайны нэг цэргийн жанжин, нэг лам хүн хоёр найз байж л дээ. Тэгээд тэр хоёр нэг юм ярьж суужгаад энэ Дайн улс гэдэг ч одоо юу болчиход байгаа юм бэ? Одоо яг саяын таны хэлж байгаа шиг ингээд Дайн хүнийг төсөөлөхөд бол ингээд арх одоо магад завхаар л те ингээд нэг ийм юм болчиход байна.
Гэт их сэтгэл нь өвдөж ярьж л дээ. Тэгээд тэр хоёр хүн одоо дайн хүнийг л бий болох хэрэгтэй нь яах вэ гэдэг. Тэгээ зөндөө ярьж байгаа дайн хүний үнэт зүйл гэдэг юмыг гаргаж ирье. Тэгээ тэрнийг гаргаж ирэхийн тулд улс орон даяараа явж лекц уншсан байна. Дайн хүний үнэт зүйл юу? Дайн хүн яавал сайхан амьдрах, ямар байх ёстой юм бид нар гэдэг. Тэгээ ингэж явсараагаад дайн улсын одоо үнэт зүйл гэдэг юмыг гаргаж ирээ. Тэрний хадлаа тэд амьдэрдэг юм болж л тэ. Америкчууд 200 жилийн өмнө тэндээс цугласан тий. Одоо бүр тархаа бутархаагийн дээд болно үстэй тэр чинь бүр өөр соёлын хүмүүс. Америкийн удирдлагууд энэ одоо тархаа бутархаа хүмүүсийг яаж нийлүүлэх вэ гэдгийг бодоод яах вэ гэдгийг бас шийдвэрлэх тийм хүрчээсэн байна. Тэгээд тэд нар салбар бүрийн одоо манлаа гэсэн 200 эрдэмтнийг цуглуулад Америк хүн гэж хэн байх хэвтэй. Америк хүн яаж амьдрах хэвтэй гэдэг юмыг гаргаад ирээ та нар. Тэгээд тэдний боловсруулсан зүйл бол энэ Америк мөрөөдөл гэдэг юм шүү дээ. Одоо жишээ нь дэлхийд дахны Америк мөрөөдөл гэдэг юмар тэд амьдэрдэг те. Герман хүнд бол 3 түлхүүрийн онол гэдэг онол байдаг ч юм уу. Яг энэ шиг Монгол хүний үнэт зүйл юу? Монгол хүн хэн байх хэвтэй гэдэг юмыг бид нэр хамтдаа гаргаж ирэх хэвтэй юм шиг. Гаргаж ирээгүй. Яг нь Монгол тэмүүлэл энтергээд нэлээд ярилцсан юмнууд бол би нэлээд хэдэн жилийн өмнөөс яг нэгдсэн зохион байгуулалттай энтер юм байхгүй болохоор би тэр уулзалтуудад очиж исэн л да. Уг нь бол оролдлого нь яг нэг салбар болгоны эрдэмтдийг цуглуулаад саналын нийлүүлж байгаа юм их гэдэг шиг. Харамсалтай нь манай нөгөө салбар болгоныхан ч очихоор өөрийнх нь салбарын л чухлыг яриад байгаа. Бидний дундаас юу гарах вэ? Тэг эн чинь хүн рүү буухаар хэн болох вэ? Өшөө бүр хүүхэд байхдаа хэн дунд сургуульд байхдаа залуу насндаа яах юм? Төлөвшөөд ирэхээр яах юм гэдгийг ярихаасаа илүү ангаахынхаа амдаг юм яриад тийм ч ирүүл мөрүүл байх хэрэгтэй гэл одоо бусад мэрэгжлийнхаа яг мэрэгжлийнхаа ямиг л яриад идэв юм билээ. Тэр буруу. За энэ ч одоо нийлэхэд хэцүү юм байна. Нийлүүлж болно. Одоо нийлүүлэх ажлыг нь тэр би удирдах байгаа юм уу зэгцэлж байгаа тэр талаас нь бол би олж хараагүй л дээ. Тэр одоо миний муу гэх бахал да. Тэгвэл нэг тийм үнэт зүйлсийг гаргаж бид нар тэрний төлөө явах хэрэгтэй. Хүн чинь нэг байгууллага болгоны эрхэм зорилго үнцэлстэй байгаа л тэрний хадлаа ажиллаад байна шүү дээ. Тэр нь хүршгүй идеал юм байх хэрэгтэй тий. Харин тийм хүршгүй идеал. Тий. Тэр шиг Монгол хүний гайхамшигтай зүйл бол бас нэг тийм сайхан юм байх хэрэгтэй. Ер нь нэг хуучны сургаал байдаг шүү дээ. Бие зассан нь гэрээ засд юм аа. Гэр засдаг айл авч явж чаддаг. Гэрээ зассан нь төр засахад оролцож болно. Гэхдээ төр засалцахаас өмнө сэтгэлээ ариусгах гэсэн ийм үг байсан хожим уг нь. Даанч манай бид нар ч одоо хэлбэрчлал бие засаад гэрээ засаа төрөө засуулах чаддаг шүү дээ. Уг нь бол биш. Энд чинь логик нь бие засаж өөрийгөө мэдсэн хүн л айл авч явж чадна шүү. Энэ байгууллага төр ч гэсэн адилхан. Өөрөө төлөвшөөгүй, өөрөө одоо өөрийгөө хэмбэ гэдгийг таньж мдээгүй хүн баг удирд нь байгууллага авч явна. Энэ чинь төвхтэй шүү. Тэр чинь одоо байгууллагаараа бол тэр байгууллагын гэр бүлийг л засаж байгаа хэрэг. Энийг хийж чадахгүй. Тэрнийг хийж чадахгүй хүн бол тэр төрмөр удирдах. Тэгээ одоо бидний ирээдүйн сайн сайхныг ярихад бол төвхтэй болно. За одоо дүүрсэн. Тийм л орчин. Одоо байгаа юм хоёлаа ч яг одоо байгаа компаниуд яг сайжраад явж штэ гаднаас маш их хэмжээний импортоор болоо онол орж ирж байна, практик орж ирж байна. Тэгээд одоо айгүй их одоо нэг тийм аюултай ч юм аашаа үзэгдэл болох гэж штэ бид нар чинь одоо нэг хоорондоо өрсөлдөг байсан бол гадны нэг том компаниудтай ч өрсөлдөх өөр хүчээр хэрэг гарч штэ. Тэгэхээр энэ дээр жинхэнэ багаар ажиллаж өрсөлдөж үр дүнд хүрэх асуудал тулгараад байна л та. Тэгээд одоо та ингээд байгаа удирдлага компаниуд маань хэр сайжирж байгааг харж байна. Ер нь энэ таны судалгаан дээр байсан шүү дээ. Онлын мэдлэг 0 гэдээ гарцсан байсан тийм. Өөрөлд энэ багийнхаа онлыг мэдэхгүй байна гэдэг судалгаа гарцсан байсан. Тэгээд энэ судалгааны 0%-ийг нэмэгдүүлэх ажлуудыг та ямар ажлууд хийж байна? Ер нь юу хийх ёстой гэж бодож байна? За ер нь бол бид нар миний өрсөлдөгч, миний хажууд байгаа хүн гэдгээр хүмүүжиж өссөн. Одоо миний хажууд сууж байгаа найз, миний ангид байгаа хүүхэд ч юм уу. Бидний өрсөлдөгч, бидний хүүхдүүдийн өрсөлдөгч нар бол энэ монголчууд биш ээ. Тэдний өрсөлдөгч чинь тэр Америкт, тэр Англи, тэр Японд, тэр Германд сурч өсөж байгаа тэр хүмүүс байхгүй. Бид нар тэднэртэй л өрсөлдөх хэрэгтэй. Тэднийг давхууц байж ээж сая амжилттай байх, үр дүнтэй байх, аз жаргалтай байх гэдэг юмнуудыг ярих боломж бол нэмэгдэн шүү дээ. Бодит жишээ нь ороод ирлээ. Тэ ороод ирлээ. Өнөөдөр бизнесийн байгууллагуудад гадны захирлууд одоо баг Монгол захиралтай нэг банк байгаа мó.
оргиллоггүй болох гэж байх жишээтэй тийм үү. Эн чинь тэднээс одоо толгойд нь байгаа ямыг сурья гэсэн оролдол байх л да. Би тэрийг бол өнөөх үгүйсгэх буруутгах юм болоо. Гэхдээ тэр хүмүүсийн дайны боддог сэтгэдэг тийм хүмүүсийг л бид нэр бэлтгэж гарах хэрэгтэй болж байна. Ингийн тулд бид нар хажуудаа сууж байгаа хүнийг өрсөлдөгчөө гэж харахаас илүү хамтрагчаа л гэж харах хэрэгтэй. Хамтрагч байж ээж бид нар хамтдаа нийлж ээж тэр хүмүүстэй ярилцах, харилцах, хамтарч ажиллах төвшин төрнөхөөс биш. Тэгээ Монгол энэ чинь нөгөө угаасаа өөрийгөө илэрхийлэх сургууль байхгүй юм да. Тэгээд тэрнч баг дээрээс нь бид нар мууч ярьдаг. Тэгээд за энэ хүн мэдж байгаа юм чинь гэж найддаг. Тэгээд нөгөө шийдвэрээ гаргахтаа баримжаа гаргадаг. Тийм учраас энэ дэр их төвхтэй болж байна. Is the home of the Mont Blanc manufacturer. Таны амжилтын хөтөч Mont Blanc. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг их богинохон хугацаанд өнгөрчлөө. Уул нь ярих юм их байлаа. Тэгээ таныг хүрэлцэн ирж манай нэвтрүүлэг, манай үзэгчдэд үнэтэй мэдлэг зөвлөгөөгөө өгсөнд маш их баярлалаа. Тэгээ таны ингээд ажил үйлсэд амьдралд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд эрхэм хүнд үзэгчтэй манай өнөөдрийн бизнес to бизнес нэвтрүүлгүүгээр өндөрлж байна. Анхаарал тавьж үзсэнд баярлалаа.